Орой минь энэ удаагийн дугаарт тавтай морил. Айдас хүргэж шар ус босгосон эвгүй бичлэг үзүүлэхээр бэлтлээ. Бага насны хүүхдүүд үзэхгүй байхыг анхааруулъя. Софи хэмээх YouTube-ийн хэрэглэгч энэхүү видеог оруулжээ. Түүний найз Лаура нэгэн хаягдсан төмөр замын түнэлд орж бичлэг хийсэн. Энэ түнэлийг 1890 оноос хойш ашиглахаа болсон бөгөөд Дэлхийн 2 дугаар дайны үед Германы цэргүүд ашигладаг байсан гин. Лаура төмөр замын англиор явж гар утсаараа хийсэн бичлэг нь үнэхээр чихүүд сүрмээр байж магадгүй юм. Ингээд хамтдаа үзэцгээе. Төмөр замын доороос зэвхий саарал өнгөтэй зүйл гарч ирж байгааг харж байна. Тэр халзан толгойтой, туранхай урт гартай мэт харагдана. Энэ зүйл төмөр замын хонголд амьдардаг орон гэргүй хүн үү? Эсвэл өөр ямар нэгэн хачирхалтай амьтан хэсэг нь тодорхойгүй хэвээр үлджээ. Юу гэж бодож байгаагаа комментоор бичээрэй. Сандра гэдэг эмэгтэй 1960-аад оны бунгало маягийн байшинг зарах зорилгоор байшин дотроо бичлэг хийж байлаа. Гэвч цуслангийн жижиг байшинд хачирхалтай зүйл болж эхэлсэн. Wow, it's 10 p.m. and my day was fully booked with showings of this vintage 1963 bungalow. Go ahead, do it again. You're on camera. Open this door. Go ahead, open this door. Open this door like you did the other one. Come on, just move the glass or something. Go ahead, do it again. I'm not scared. Хаалга гинт донгооход Сандра сочирдсан ч юу болоод байгааг харуулахар шийдсэн. Гэхдээ тэр аяхтай ус аажуухан хөлж байгааг анзаараагүй.
Гэтэл гинэт удаа мэдрэгч тохиолдол дуурахад очиж үзэхээр шийдсэн ч удаа мэдрэгч яг түүний урд унж ирэхэд Сандра үнэхээр айж улмаар гарч гүйснээр бичлэг дууссан. Гэхдээ нэг аимшигтай зүйлийг хэн ч анзаараагүй. Цөөн хідэн үзэгчил энэ тухай хэлсэн байна. Түүний ард талд хан дээр байгаа хүний зургийн нүүр хэсэг нь яг хаалга нэгдэхин өмнөхөн бүдгэрч байна. Энэ талаар Сандра дараа нь хэлэхдээ өмнө нь энэ гэрт хэд хэдэн удаа хачирхалтай зүйл болж байсан ч анх удаа камерт бичигдсэн нь энэ гэжээ. Хэдийгээр хэн нэгний зохиосон худал зүйл байж болох ч тун эвгүй санагдлаа. Мексик хүү Густаво Алкарас 10 насныхаа төрсөн өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ паркт тоглож байна. Гэвч Густавогийн гэр бүлийнхний бичлэгт үл мэдэгдэх дүрс орсныг тэд дараа нь л олж мэджээ. Юу болсныг харцгаая. Tony. ¡Ay! ¡Ay, mamá, me da miedo! ¡Ay! 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 ¡Ay, me da miedo! ¡Oh, tu roña! ¿Otra vez? Sí. Son 3 vueltas, son 5 o 6 vueltas. ¡Está bien recio! Abajo no, abajo, en la parte de abajo no. ¡Que no se cae! No, ¡Ay! la pista. ¡Ay! ¡Ay! Otra. ¡Ay, señor, le da recio! Y fue el señor que se detuvo, güey. Así es el juego aquí. ¡Mira un brincolín! ¿Cuál? ¡Ay! ¡Ay, aquí donde va! ¡Me da miedo! Та нар харсан уу? Галзуу уулганы сүүлийн хэсэгт эхэндээ хинч байхгүй байснаа хоёр дахь тойргийн дараа ямар нэг хүн дүрстэй зүйл сууж байхыг харж болно. Хар хувцас өмсөж ганцаараа суугаа хүн шиг харагдаж байна. Галзуу уулганы огт зогсоогүй учраас хэн нэгэн бууж сууж чадахгүй. Энэ бичлэг цацагдсны дараа 1 жилийн өмнө энэ тоглоом дээр 2 хүн амиа алдсан хэрэг гарч байсныг олж мэдсэн. Тухайн ослын дараа тэр тоглоомыг буулгаж оронд нь арай жижиг тоглоом тавьсан нь энэ байжээ. Галзуу уулганы хамгийн ард харагдсан зүйл эдгээр амиа алдсан хүмүүсийн нэг нь байсан уу? Эсвэл зүгээр л доошоо нуугдж байгаад гарч ирсэн хүн байсан уу? Коммент хэсэгт сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Дараагийн видеог Хавьер хэмээх Аргентин залуу оруулжээ. Түүний найз Антонио удаан хугацааны турш холбоо барилгүй алга болсон. Тиймээс Хавьер түүнтэй уулзахаар гэрт нь очисон байна. Хавьер хаалгыг нь тогшиж Антониог дуудаж хашгирсан ч хинч хариу өгсөнгүй. Тиймээс Хавьер арын хашааны хаалгаар давж орсон. Ямар нэг шалтгааны улмаас арын хаалга онгорхой байлаа. Хавьер баг зэрэг айж байсан ч юу болж байгааг шалгахаар дотогшоров. Дараа нь болсон зүйл үнэхээр аимшигтай байлаа. Antonio. Antonio. Raro.
Toño, soy yo. Javier. La puta madre. ¡Ey! Loco! Soy Javier, boludo. Che, loco, ¿sos vos? Ya fue, boludo. Vine a ver qué onda, ¿cómo andás? ¿Estás bien? Che, loco, si sos vos, salí. ¿Escuchan eso? Хавьер айсан бас юу болоод байгааг ойлгоогүй учраас явхаар шийдэж гэрээс гараад цагдаа дуудахаар гарах гэсэн боловч түүнийг яг гарахаас өмнө ард талд нь ямар нэг хачирхалтай чимээ гарчээ. Дараагийн хитэн хором түүний хувьд амьдралдаа үзсэн хамгийн аимшигтай зүйл байсан байж ч магадгүй. Та нар харсан уу? Хаалга өөрөө онгоосны дараа хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл хаалганы дээд шилээр шагаж байгаа нь харагдана. Энэ яг л гялалцсан нүд шиг харагдаж байна. Гэхдээ хүний нүд харанхуйд ийм тод гялцаж харагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэр зүйл юу байсныг хинч мэдэхгүй ч бичлэгийн гэрэлтүүлгийг нэмэхэд ийм дүрс гарч иржээ. Энэ зүйл явж түүний найз Антонио биш байсан гэдэгт Хавьер итгэлтэй байсан гин. Цагдаа нарыг дуудсны дараа түүний найз нас барсан байсныг олж мэджээ. Яг түүний онгойлгож чадахгүй байсан тэр хаалганы цаана. Энэ явдлын дараа Хавьер найзыгаа алдсандаа маш их сэтгэлээр унсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ бүхний учрыг олохоор түүний гэрлүүд дахин очжээ. Харин энэ нь тийм сайхан санаа байсангүй. Esta la pieza. Mierda. La laucha. Da un poco de escalofrío estar acá, se siente una carga un poco pesada, qué sé yo. Qué mierda. La linterna. ¿Qué pasó? Mierda. ¡Ey! ¿Quién es? ¿Quién anda ahí? Mierda. Concha de su madre. ¡Hola! ¿Qué mierda anda ahí la concha de su madre? ¡Ey!
Хавьяар энэ бүхний учрыг олж чадаагүй хэвээрээ. Энэ гэрт юу болсон талаар өөрийн бодлоо хуваалцаарай. Үйлдвэрийн ажилтан Кама Гренландаас Дани улсад ажиллаж амьдрахаар ирсэн боловч нүүж орсон байр нь аимшигтай төвхтэй байр байжээ. 7 жилийн өмнө 49 настай эрэгтэй өөрийнхөө гэрийн үүдэн дээр онц хэрцгийгээр бусдад алуулсан байлаа. Камаг нүүж орсны дараа эд юмс ямар ч шалтгаангүйгээр шалан дээр унах, хөдлөх зэрэг зүйлүүд тохиолддог болжээ. Нэгэн өдөр гэр доторх хаалганууд хаагдаж нээгдэж, хаа нэгтээ дуу чимээ гарч эхэлсэн тул утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн байна. Гэхдээ энэ бүхэн ингээд дуусчихсангүй. Бүх зүйл уламжлалт ордож эхэлсэн. Энэ удаад Ками үнэхээр айж байсан ч бичлэг хийж эхлэв. Харин дараа нь болсон зүйл үнэхээр чих үзмээр ажээ. Түүнийг бичлэг хийж байх явцад шүүгээний хаалга нэгдэж шалан дээр байсан зүйл хажуу тийш хөдөлж байна. Яг уу ингэж харахад ямар нэг уцаар ч юм уу татаж хөдлөсөн байж болохоор харагдаж байна. Гэхдээ болоогүй. Ахаад ч өөр зүйл тохиолдсон. Тэрээшээ гамандаг тоолболтой. Ихсарга Назад. Шинаг. Маньян тоолболтой. Bingein shock.
Бичлэг дээр нөгөө өрөөнд юм унах чимээ сонсогдоход Кама шалгахаар очив. Гэтэл шургуулганы хаалга гинэт нэгдэхэд Кама хайсандаа гадагш зүхтааж гарсан. Хэрв та нар анзаарсан бол гадаа гарсан хойно нь түүний гэрийн цонхон дээр хэн нэгэн зогсож байгааг харж болно. Тэгэхээр түүний гэрт амиа алдсан хүний сүнс хорогдсон уу? Эсвэл зүгээр л нэг хурам эхлэлт байсан уу? Өөрийн бодлоо хуваалцаарай. Энэ эмэгтэйг Кэндис гэдэг бөгөөд нөхөртөөгөө хамт амьдардаг. Гэвч сүүлийн үед тэдний гэрт эд зүйл хөдлөх, хаалга хаагдаж нэгдэх зэрэг хачирхалтай явдлууд тохиолдох болжээ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл байлаа. Нэгэн өдөр тэднийг зочны өрөөнд ундаж байхад нь ийм зүйл тохиолдсон байна. Та бүхний харж байгаачлан Кэндисийн хөлнөөс ямар нэг зүйл зуурж хүчтэй өвдөлт мэдрэгдэхэд Кэндис сэрж хашгирч эхэлсэн бөгөөд улмаар нөхөр нь сэрж түүнд тусалж байна. Тэдний гаргаж байгаа сэтгэл хөдлөл дуу чимээнээс харахад жүжиглж байгаа юм шиг санагдсангүй. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн түүний гэмтэхээр оролцсон гэдэгт чи итгэж байна уу? Сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Хятадын YouTube хэрэглэгч Шиалон бол юр бусын зүйлс сүнсний араас ангууч хилдгээрээ алдартай. Тэрээр нэгэн орхигдсон сургууль дээрээс шууд бичлэг хийжээ. Энэ газрыг хий үзэгдэлтэй гэж ярьдаг учраас Шиалон шалгаж үзэхээр шийдсэн нь энэ. Дараа нь сургуулийн нэгтээс учир битүүлэг чимээнүүд гарч эхэлсэн. Түүнд юу тохиолдсон талаар хамтдаа харцгаая. Шиалон шавар баримт толгооноос цочиж үхтлээ аж байгааг хараад баахан л инээлээ. Гэхдээ дараа нь болсон зүйл тийм ч инээдтэй байсангүй.我教你玩儿，操你妈！我教你玩儿。我操！我操！我去你妈！ Түүнийг нэгэн өрөөнд орох үед дотор нь байгаа жижиг бөмбөг цааш өнхөрч байна. Удалгүй таазнаас гэрэл унахад тэр үнэхээр айж эхэлжээ. Гэхдээ тэр зориглож цаашаа явсаар
Сургуулийн өрөөнүүдийн нэгэнд нь тэр үнэхээр хайсан зүйлээ олсон бололтой. Газар тавьсан толинд харагдсан зүйл түүний сүнсийг зайлуулсан гэдэгт итгэлтэй байна.我操你妈！你妈了个逼！我操你妈呀！哎！操你妈！你哪里来了？我操！Толины тусгалд хэн нэгэн түүний ард зогсож байгаа мэт харагдана. Шиалонгийг эргэж харахад юуж байсангүй. Үхтлээ хайсан Шиалонг өшгөлж, цогж үдсний дараа тэр дүрс алга болжээ. Гэвч цааталт байх жижиг сонхоор ямар нэг бараан зүйл шахаж байгаа нь харагдана. Шиалон үнэхээр ямар нэг зүйл харсан уу? Эсвэл зүгээр л тэгж санагдсан уу? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Японд шууд сүнс байдаг гэдэгт итгэдэг хүмүүс. Үдийн цайны завсарлагаанаар хэсэг охтууд бие засах газраас хүний уйлж байгаа дууг сонссон гин. Японд Ханако-сан хэмээх бяцхан охины сүнс ахлах сургуулийн бие засах өрөөнүүдээр тэнүүжилдэг гэсэн яриа байдаг. Эдгээр охтууд ямар нэг чимээ сонсоод энэхүү бичлэгийг хийсэн нь тэднийг өгтөл найлгаснаас гарцаагүй. Тэдэнд юу тохиолдсон бэ? Хамтдаа харцгаая. Охтууд гарах гэж оролдох үед хаалга дуурах мэт чанга чимээ гарсан тул буцаж очиод шалгаж байна. Бичлэгт харагдаж байгаагаар эхэндээ нойлын өрөө хоосон байсан ч үнэндээ хоосон биш байжээ. Хаалганы ард хачин гажуудсан царайтай охины дүрс харагдан өнгөрч байна. Тэр үнэхээр Ханако-сан байсан уу? Эсвэл зүгээр хинэгний хийсэн эвлүүлэг байсан эсхийг мэдэхгүй юм. (2012 оны 5 сар J-Rob нэртэй ютубер
Найзуудтайгаа спортын талаар ярилцаж, шууд бичлэг хийж байжээ. Тэд нэр дуртай багуудынхаа талаар ярилцаж, хоорондоо мэтгэлцэн. Гэтэл ийм зүйл тохиолджээ. For those two people and a couple of more pieces. I do like RJ Barrett, but I don't know. It might be time for him to go as well. You never really know. So I say you just build off of those people. Was that a ghost? I just personally. Oh, yo, Junebug, chill out. Yo, that wasn't even a person. Junebug, chill out. I ain't got time for this. Yo, did we catch a ghost on stream? Bro, stop. No, stop it. Stop it. Junebug, Run it chill back. out. I gotta I'm run alone. it back. Hey, I didn't see it. I didn't see lights. anything, man. I was looking at I will turn on the lights. Stop playing, bro. I'm looking at it right now. I'm it. gonna go look at it right now because What? What? Junebug, what happened? That What? was not a person, bro. Bro, chill out. What are y'all talking about? Крис гэдэг залуугийн ард талаар хар бараан зүйл хийсэн өнгөрч байгааг харж байна. Найзууд нь ямар нэг зүйл харснаа хэлсэн боловч Крис ихэндээ итгэсэнгүй. Харин гэрлээ асааж бичлэгээ ухрааж үзсний дараа үнэхээр гайхсан байна. Найзууд нь ч гэсэн харсан зүйлдээ итгэж чадахгүй байгаа бололтой. Энэ зүйл шууд бичлэгийн үед гарсан алдаа байсан уу? Эсвэл өөр ямар нэгэн зүйл байсан уу? Перу улсын Мэри Кармен гэдэг оюутан охин Скот гэдэг нэртэй лаборатори үйлдвэрийн нохойг үрчилж авчээ. Гэтэл нохоо нэг л өдөр учир битүүлгээр нас барсан. Кармен нохоогоо генет алдсандаа маш их харамсаж ямар шалтгаанаар өгснийг нь мэдхийг хүсэж байлаа. Магадгүй хэн нэгэн түүнийг хордуулсан байх гэж сэжиглсэн учраас камерын бичлэгүүдээ шалгаж үзэхээр шийджээ. Гэхдээ тэр нохоо нь яагаад өгсөн тухай баримтыг олсонгүй. Түүний оронд ийм бичлэг олжээ. Камерын бичлэгт Кармен гэр бүлийнхэнтэйгээ хамт хашааныхаа хаалган дээр ирэх бөгөөд харин тэдэн дээр нохоо нэрж байгаа харагдана. Гэхдээ энэ бичлэг Скот нохойг нас барсны дараа хийгдсэн. Кармен нас барсан нохооны сүнс нь гэр бүлийнхэнтэй салахаас гүйцэтгэхээр ирсэн гэдэгт итгэж байгаа гэжээ. Тиймээс охин нохооныхоо дурсгалд зориулж энэхүү бичлэгийг TikTok-т хуваалцсан. Кармен охин өөрийн нохоогоо яагаад өгсөн шалтгааныг олж мэдж чадаагүй ч нохоон тэдэнтэй салахаас гүйцэтгсэнд маш их баяртай байгаа ажээ. Дараагийн бичлэгийг Рози B 2326 гэдэг хаягтай TikTok хэрэглэгч оруулсан. Галтгооны өрөөнд байрлуулсан камерын бичлэгт түүний охинд тохиолдсон хачирхалтай бас аимшигтай бичлэг үлджээ. Охин эхлээд хэн нэгэнтэй ярилцж байгаа харагдах бөгөөд гинэт түүний барьсан хунцар савыг хэн нэгэн авахыг оролдох шиг харагдана. Дараа нь түүний гараас тоглоомын хайрцгийг мөн л булаах гэж оролдох бөгөөд охин дараа нь зүгээр л яваад өгч байна. Дараа нь ээж нь охиноосоо юу болсон талаар асуухад охин ингэж хариулжээ. Нэг жаахан хүү охин хоёр миний тоглоомыг булаахыг оролдсон гэж хэлжээ. Гэвч видеог харахад тэнд хинж байхгүй байгаа нь харагдаж байна. Бяцхан охин үнэхээр хий үзэгдэлтэй таарсан уу? Эсвэл охин зүгээр л өөртөө ярьж тоглосон уу? Өөрийн бодлоо хуваалцаарай. Индонез залуу Чо өөрийн YouTube хуудаснаа эргүүлсэн зүйлсийн талаар бичлэгүүд оруулдаг. Тэр энэ удаа Таю гэдэг нэртэй орхигдсон эмнэлгээс шууд бичлэг хийжээ. Энэ эмнэлэг 1933 онд баригдсан бөгөөд үл мэдэгдэх зүйлс тохиолддогоор нэлээд алдартай газар. Таю эмнэлэг 2015 онд хаасан боловч энэ эмнэлэгт нас барсан өвчтнүүд болон энд ажиллаж байсан нэгэн сувилагчийн сүнс үзэгддэг гэсэн яриа байдаг. Чо бичлэг хийх явцдаа янз бүрийн чимээ гарахыг сонссон учраас хэрв сүнснүүд байгаа бол ямар нэг байдлаар хариу өгнө гэж асуусны дараа
байдал буруугаар эргэжээ. Bismillahirrahmanirrahim. Saya ngejumpa nggak enak teman-teman di sini. Astagfirullahaladzim ya Allah. Astagfirullahaladzim ya Allah. Ancok matamu. Astagfirullahaladzim ya. Allahu Akbar ya Allah. Ya Allah, gue pergi penceng mana jantung anjing. Чуу эмнэлгийн өрөөнүүдээр явж байх үед нэгэн өрөөнд дотор цаашаараа сууж байгаа хүний дүрс харагдав. Харин тэр зүйлийн хийсэн үйлдэл нь үнэхээр би арзалгамаар ажээ. Орон дээр цаашаараа сууж байсан эмэгтэйн толгой арагшаа бүтэн эргэж түүн рүү ширтэв. Чуу үнэхээр их айсан учраас бичлэгээ зогсоож эмнэлгээс зугтаж гарсан байна. Энэ бичлэгийг хэн нэгэн зохиомлоор хийсэн байж болох ч хүн толгоогоо ингэж бүтэн арагш нь эргүүлж чадна гэж бодохгүй байна. Тэр зүйл юу байсан байж болох талаар өөрийн бодлоо үлдээгээрэй. Gorilla Hot Tortilla гэдэг YouTube сувагт энэхүү бичлэгийг оруулсан. Польш улс дахь он гүндэх жижиг байшингуудын орчмоор ганцаараа влог хийж буй залуу. Хэсэг хугацааны дараа харанхуй болж эхэлсэн ч тэр аваар эргэлзээр байсан нь түүний алдаа болжээ. Байшингийн дээвэр дээр байсан хэн нэгэн эсвэл ямар нэгэн түүний араас хөөж байгаа нь харагдана. Тэр хинч байсан гэсэн харанхуй шөнө байшингийн дээвэр дээр юу хийж байсан нь хачирхалтай. Залуу сандарч амсгаатан ойрогүйсэн ч нөгөө зүйл түүнийг дагсан хэвээр. Эцэст нь тэр замын хажуу руу орж алга болов. Миний бодлоор тэр зүйлийг ямар нэгэн сүнс байсан гэж бодохгүй байна. Магадгүй хандлт авах зорилгоор хийсэн зохиомл зүйл байсан уу? Өөрийн бодлоо бичиж үлдээгээрэй. Рэйчел Наваро гэх эмэгтэй энэхүү бичлэгийг TikTok дээр тавьжээ. Түүний гэрт тог тасарсан байсан бөгөөд ганцаараа байхад нь хачирхалтай зүйл болж эхэлсэн. Түүний гэрийн хаалгыг хэн нэгэн тогшох чимээ гаргах ба эмэгтэй хаалгаа нээхэд коридорт хинж байсангүй. But I swear, shite. Okay, this door, Jesus, has been doing this literally all day. And look, that's shite. Oh my God. Hello? Hold on. I'm going out there. Hello? Like mad dark if I don't. Гэхдээ хэрв чи анхааралтай сонсвол хэн нэгэн хүн дээр амьсгалах чимээ сонсогдоно. Oh shit. Дараа нь эмэгтэй ойр орчмыг шалгах үед түүний хажууханд ямар нэгэн зүйл шивнэх нь сонсогдож байна. Oh shit. Та нар юу гэж бодож байна? Хэрв чамайг ганцаараа байхад ийм зүйл тохиолдвол чи яах вэ? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй.
Дараах бичлэгийг хэдхэн хоногийн өмнө нэгэн хэрэглэгч Reddit дээр постлжээ. Энэ бичлэг үл мэдэгдэх нисдэг биед сонирхогч нарын анхаарлыг татах нь гарцаагүй. Далай дунд орой нар жаргаж байх үед хөлөг онгоцон дээрээс хийсэн бичлэг. Look, nothing in the sky at all. Then all of a sudden, bam! What is that? Anybody tell me what that is? We're in the middle of the ocean. On a ferry. Nothing around. Look. Nothing around. No land, no nothing. Бичлэг дээр агаарт 14 ширхэг гэрэл далайн дээгүүр гэрэлтэж харагдана. Эдгээр гэрлүүд нэлээд зайтайгол харагдаж байгаач тийм том байгаагаас харвал дрон гэхэд арай л том санагдахаар байна. Сонирхолтой сэтгэл бичсэн хүмүүсийн дунд 2013 онд Өмнөд Каролина мужийн тэнгэрт үүнтэй маш төстэй зүйлийг харсан тухайга бичжээ. Эдгээр гэрлүүд магадгүй нис хүчний, эсвэл цаг агаарын хөлөг, эсвэл дронууд байж ч магадгүй. Гэхдээ хэрв тийм гэхэд арай л том хэмжээтэй харагдаж байна. Та нар юу гэж бодож байна? Тэд үл мэдэгдэх нисдэг биедүүд үү? Эсвэл зүгээр л нэг хуурмаг эвлүүлэх үү? Гэр бүлэрээ цугларч хамтдаа оройн хоолоо идэж байх үед тохиолдсон явдал. Энэ бичлэгийг Salguero Joaga хэмээх хүн 10 сард TikTok дээр нийтэлжээ. Түүний гэр бүлийнхэн хоолны ширээний ард суух бөгөөд тэд ярилцаж, инээлдэж цагийг хөвгчлөлтэй өнгөрөөж байгаа бололтой. Гэхдээ камер ирэх үед тун хачирхалтай дүрс харагдах болно. Salguero камера гадаах талбай руу чиглүүлэх үед цаад талд харанхуйн дунд сууж байгаа эмэгтэй хүн шиг дүрс харагдана. Нүүр царайн сайн харагдахгүй ч хүн гэдэг нь тодорхой. Цайвар хувцастай, урт үстэй эмэгтэй яг тэднэр рүү ширтэн суун. Энэ бичлэг ямар ч дуугүй байсан учраас Salguero юу гэж хэлснийг мэдэхгүй. Харанхуй дунд суугаа энэ эмэгтэй үнэхээр сүнсүү, эсвэл зүгээр л үлссэн орон гэргүй хүн байсан уу? Өөрийн бодлоо бичиж үлдээгээрэй. (2021) онд TikTok дээр тавигдсан дараагийн бичлэгт согтууруулахундаа хэрэглэсэн хоёр найз гарч байна. Тэд нийлээд ууцгааж цагийг зугаатай өнгөрүүлж байх бөгөөд бүжгэлж байсан найз нь гэнэт ямар нэг зүйл мэдрэх хүртэл бүх зүйл хэвэн байлаа. What? What are you doing? Can you not hear that? No. Are you sure? I can hear that. Хувцсны шүгэний толинд оргиж хөдлөх үед найз нь ямар нэг зүйл мэдэрч хурдан холдож байна. Түүний яг юу мэдэрснийг эсвэл юу сонссныг мэдэхгүй. Тэд уусан байсан учраас айх гэхээсээ илүү инээлдээд л өнгөрсөн. Харин дараагийн хэсэгт бичлэг хийсэн охин түүний найз нь үсэрсэн учраас толд дөргсөн байж магадгүй гэж бодоод толны өмнө үсэрч үзсэн ч юу ч хөдөлсөнгүй. Магадгүй согтуу хүнд тол хөдөлж байгаа юм шиг санагдсан байж болох юм. Эсвэл тэр санамсаргүй гараараа толийг зогсон ч байж болох юм. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Одоогоос 1 сарын өмнө Reddit-ийн хэрэглэгч дараах бичлэгийг байршуулжээ. Бичлэгийг хүү аавтайгаа хамт хийсэн бөгөөд хачирхалтай гэрлийг хараад гайхаж байгаа нь сонсогдоно. What the Oh my god! What the Tata! Tata! Тата, снимай ты, снимай. Можно наше телефон. Dessa. Эного. What the Нестор? Нестор? Эного, это? Что совершил? What the Oh my god! Не надо. Али, видишь сова? Какой вырос? What the Оройн тэнгэрт бидний хэлдгээр хар гаргийн хүлэг мэт зүйл гэрэлтэж харагдана. Энэ зүйл ямар нэг од биш гэдг нь тодорхой. Учир нь од гэхэд хитрхи тод бас хачин дүрстэй. Ромп хэлбэр бүхий дөрөв өнцгтэй хорцулаан гэрэлтэй. Бичлэгийн төгсгөлд гэрэл аажмаар бүдгэрч тэнгэрт уусан алга болов. Мэдээжээр энэ бичлэгийг үзсэн үл итгэгч нар
Энгийн л нэг эвлүүлэг гэж үзсэн бол зарим хүмүүс яг юу гэж дүгнэхээ мэдэхгүй байжээ. Харин чи үнийг юу байж болох талаар өөрийн сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгт мөн л үл мэдэгдэх нисдэг биет гарах болно. 2011 онд тавигдсан 10 минут үргэлжлэх бичлэг Афганистаны цэргийн баазын орчинд бичигджээ. Тэнгэрийн хаяанд 4 биет гэрэлтж харагдах бөгөөд эдгээр биетүүдээс ямар нэг зүйл доош гоожих мэт харагдана. Тэд юу байж болох вэ? Хамтдаа харцгаая. Удалгүй объектууд руу буужин харваж 2 ч биетийг унсан боловч ажиргалтай нь ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг харж байна. Тэд үнэхээр ямар нэг харийн биет үү? Аль эсвэл бас л нэг хуурамч бичлэг үү? Эсвэл магадгүй бидний хизээж харж байгаагүй шин төрлийн технологи үү? Өөрийн бодлоо бичээрэй. Ер нь 2024 оны сүүлээр дэлхийн өнцөг болон бүрд хачирхалтай гэрлүүд харагдсан талаарх бичлэгүүд ойрд олноор гарах болсон. Удалгүй эдгээр зүйлс юу байсан байж болох талаар бичлэг хийх болно. Сүүлийн бичлэг алмсын тухай элдв яриа дүрс бичлэгүүд олон байдаг. Гэхдээ одоо хүртэл тийм амьтан үнэхээр байдаг эсхийг баталсан зүйл үгүй. Харин ойд явж байсан нэгэн хүний гар утсаараа хийсэн бичлэг тавигдсанаас хойш шууган тариад байна. Бичлэгийг хамтдаа харцгаая. Та бүхэн мод налд суугаад ямар нэг зүйл идэж байгаа үсэрхэг амьтныг харж байна. Модны араас нууцаар бичлэг хийж байтал тэр амьтан наашаа харсны дараа бичлэг дууссан. Хэдийгээр түүнийг орангутаны төрлийн сармөгчин гэж харж болох ч нүрийн хэлбэр нь хүнийхтэй илүү төстэй харагдана. Магадгүй тэр зүгээр л амьтны хувцс өмссөн хүн биднэр дайжгансан байж магадгүй. Гэхдээ онгон зэрлэг байгальд бидний мэдэхгүй төрөл зүйл байж болохыг үгүйсгдэггүй. Учир нь хүний барааж харж байгаагүй овг аймагуд ширэнгэн ойд өнөө хүртэл амьдарсаар байдаг билээ. За тэгэхээр өнөөдөртөө ингэж дуусгая. Энэ бичлэгээр сүнс хий үзэгдэл байдаг эсэх талаас нь биш, харин зүгээр л жаахан айдсын мэдрэмж өгч адреналиныг чинь ялгаруулж өгсөн юм шүү. Бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe